байцгааны үзэгчдээ Дорн говь телевизийн D podcast нэвтрүүлгийн шинэ дугаарыг үзэж та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаарт нэгэн бизнес эрхлэгч бүсгүүчүүдийн маань төлөөлөл оролцох гэж байна. Тэгээ туулдаа энэ өдрийн мэндийг хүргье. За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе та бүхэндээ. За баярлалаа. За тэгэхээр манай подкастыг туул маань үзчихсэн бах тий? Үзчихсэн. Ааха. Ер нь нэлээ нэвтрүүлэг ер нь бүгдийг үздэг шүү. За тэгэхээр өнөөдрийн энэ дугаарт бол бизнес эрхлэгч бүсгүүчүүдийнхаа төлөөлөл болгоод туулайгаа бол урьсан байгаа. За одоо албан ёсоор зочноос танилцуулъя гэж бодож байна. За хул шанд худалдааны төв гэж байдаг. За маш олон жил үйл ажиллагаа явуулж байгаа. За туул маань энэ талаар дэлгэрэнгүй ярих бах. Хул шанд худалдааны төвийн гүйцэтгэх захирал Баясгалангийн туул оролцож байна. За туул маань бол мэрэгжлийн хувьд бол хөдөө аж ахуйн чанар шалгагч ангийг төгссөн, анагаах ухааны дунд сургуулийг төгссөн ийм шал өөр мэрэгчлээ өмөртлөө яг энэ бизнесийн чиглэлээр сүүлийн одоо маш нэлээдгүй олон жилиг бас амьдралаа зориулаад явж байгаа ийм одоо бүс байгаамаа. Гэхдээ одоо би ярих биш те туул маань өөрийгөө манай үзэгчдэд танилцуулна. За танай телевизийн хамт олон ч гэсэн маш их баярлалаа. Намайг энэ телевизтэй урьж авчирсан. За би Баясгалангийн туул гэдэг манай гэр бүл эхээсээ одоо тий долуулаа. Би айлын тавтах нь. За тэгээд тав тохон айлын дунд айлын тав тохон уугандаа орно тий бас. Уугандаа орно. Одонгийн хүүхэд гээл тий. Тийм охин байна. Тэгээд манай хул шанд барилгын материалын дэлгүүр одоо 25 дахь жилдээ энэ жил үйл ажиллагаа явуулаад эхэлж байгаа. 1999 оны 12 сараас одоо эхэлсэн. За худалдаа нь 2005 оноос эхэлж байна. Би өөрөө хуваараа бизнес хийгээд бараг 14 5 жил болж байна. За тэгэхээр Дорноговь аймгийн төв Сайн шанд хотноо одоо яг л одоо дөнгөж 1990 оноос хойш гэж ярихад бараг 98 онд 99 онд үүсгэн байгуулагдсан гэхээр зах зээлийн эдийн засагт шилжээд бас нэх одоо 10 жил дотроо дөнгөж одоо багтж байхад л одоо ууган компаниудын нэг болгон үүсгэн байгуулагдчихсэн юм байна. Тэгэхээр тухайн үед яг энэ барилгын материалын чиглэлээр эхэлж яв уу яаж яв? Тий, ер нь манай авчин барилгын инженер хүн юм. Насаараа барилгад ажиллаад инженер хүн өөрөө. Тэгээд бид нар ч одоо нөгөө өв уламжлална гэдэг лөө тий. Тэгэл манай ах чинь цахилгаан чинь, манай ах сантехник чинь, манай хамгийн багадаа одоо барилгын инженер тий. Би болохоор шал өөр мэрэгчлээ хэрнээ одоо энэ барилгын дэлгүүрт ээж авах нь бизнесийг одоо өглөө тий. Ингээд үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн байна. За тэгэхээр сүүлийн 14 5 жил барилгын материалын дэлгүүртэй холбогдчихэ. Тэгэхээр хул шанд худалдааны төв өөр 25 жил болсон байна тий. За энэ хугацаанд ямар түүхэн замнал гэдэг юм уу те энэ ороо бусгай хэцүүч үе байсан шүү дээ те эдийн засгийн уналт дай үе байлаа өсөлттэй үе байлаа гэхдээ доктор сууршилтаа үйл ажиллагаа явуулахад бол та бүхэн баг хамт олон бол ерөнхийдөө гэр бүл дээрээ тулгуурлаж те энэхүү бизнесээ хийж ирж байгаа юм одоо яаж хувьсан өөрчлөгдөж байна вэ энэ талаар мэдээлэл өгвөл. За 99 оноос одоо барилгын материал маань одоо үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн. 2006 оноос үйл ажиллагаагаа яваад гэсэн зүгээр одоо энгийн те бид нар урдаас бараа материалаа татаад зүгээр одоо ирээнээс л бараа материалаа татдаг байлаа шүү дээ. Одоо ковидын үед аюу их юм бодож хэвтлээ 3 жилийн хугацаанд хэвтлээ. Ямар ч байсан хэвтсэн ч гэсэн бодож хэвтсэн. Бодож хэвтсэн. Ковид үе чи одоо гэрээсээ гарч болохгүй бүгдээрээ л ингээд байлаа шүү дээ. Тэр үед л ердөөсөө за одоо бид нар те ямар ч хил нэгтгэхэр ер нь хил нэгтгэхэр одоо юу яа гэж бодлоо. Үйл ажиллагаагаа өргөжүүлье. Үйл ажиллагаагаа өргөжүүлье гэж дотроо бодсон байлаа. За тэгээд миний яг үндслэл бол захирлуудын клубтээ ороод бид нар нэг Вьетнам явсан. За тэгээд хүн ер нь ингээд гэртээ суугаад байхаар хөгжидгүй юм байна. За тэгээд гадагшаа одоо тий Вьетнам явхад миний нүдийг нээж өгсөн гэж би зөв дотроо боддог. За ер нь л үйлдвэр явъя. Ер нь бол бодсон байсан шүү дээ. За ер нь үйлдвэр явъя. Ер нь жоохон явах хэрэгтэй байна тий. Ер нь явах хэрэгтэй л юм байна гэж айгүйх боддогсан. Тэгэск бол урд нь бол одоо нөгөө ирээнээс бид нар чинь ингээ бараагаа аваад явдаг байсан шүү дээ тий. Өнөө маргааштай ингээ болж байна тий. Яг одоо миний хувьд нууцгүй хэлэхэд зүгээр ирээнээс бараагаа аваад ингээл өнөөдөр ингээл болж ийл гэж боддог байсан. Тэгж жаад 10 жилиг би 12 жилиг зүгээр урсгалаар нь тий. Урсгалаараа өнгөрөөсөн. За тэгээ ковидын дараа нодлон нөгөө хил нэгцэн штэ. 23 онд хил нэгдээ. 22 оны сүүлээр тий.
23 оны 3 сард нээлтлөө. Тий. За тэгэл ер нь нөгөө ботсон хэрэгжүүлсэн ковид хэрэг нөгөө ботсон хэрэгжүүлсэн юм аа. За ер нь юу яа хэрэгжүүлээ явъя гэж бодоод. Тэгээд 23 оны 3 сарын 20-наас хойш ер нь урд зүгийг зорвоо. Хил байхгүй. Яаж явдгийг мэдэхгүй. Тэгээд явж ирээд ер нь их боломжийн байна гэж бодлоо. За хэдэн улсаар хэдэн хотоор улсаар байх уу? Хятад улс бол маш олон хоттой тий. Хичнээн километр явав. За ер нь нэлээх. 30-40 мянган километр бол явсан. 15-6 улсаар явлаа. Эрэл хайгуулъя гэдэг. Эрэл хайгуулъя. Юу шин вэ? Юу шин одоо бүхэл имийг л одоо тий бид нар ер нь хөдөө орон нутагт бас айгүй гоё амьдарч бас болно шүү дээ. Заавал Улаанбаатар хотоос гадаадаас гэхгүй тий дорн говьтой хөдөө орон нутагта маш сайхан амьдрах боломжийг бас бид нар бас өөрснөө залуучууд бид нар л одоо олж авахгүй бол бас болохгүй гэж зүгээр дотроо бодлоо. Тэгээд өртөөсөө хамгийн эхлээд тэр смарт суултуурыг оруулж ирээ гэж бодсон. За тэгээд Хятадын бүр гүнээдэх юм уу да Үнжүү хотыг зорилоо. За. Үнжүү хот руу явж ирээд судалчаад захиалга юмаа нийлүүлэлт хийгээд захиалга нийлүүлэлт хийчээд буцаж яваад цэвэршүүлэгч оруулж ирээд дахиад хөлөгч оруулж ирээд ер нь боломжийн байна гэдгийг өртөөсөө үйлдвэрээс үйлдвэрийн үнээр гэдэг чил өртөөсөө хамгийн их давуу тал. Бид нар одоо ирээнээс одоо бараа материал авна шүү дээ тий. Одоо ч шууд үйлдвэрээс нь нааш оруулж ирэхэд аюул хямд байгаа байхгүй. Зах зээлийн хувьд тий. Гэхдээ яг технологи юм уу яг юунууд нь бол яг л одоо шинэ сурталчилж байгаа шинэ бүтээгдэхүүнүүд. Тий. Яг адилхан. Гэхдээ өөрийн биеэр одоо хурч очиод зүгээр нэг юм дорны говийн бүсгүй шүү дээ тий. Бизнес эрхэлж байгаа эрэл хайгуул хийгээд явж байгаа бүсгүй ингээд өөрийн биеэр одоо тухайн компаниудын удирдлагуудтай уулзаа явж байхад бас яаж хүлээж авч яв. Өөрийн биеэр уулзаад бас наашаа нийлүүлнэ гэдэг маань их чухал тий. Ийм одоо дийл хийх буюу одоо хамтын ажиллагаагаа эхлүүлэх юм алхам байсан болоо гэж харж байгаа юм л та. Тий. Гэхдээ бас хил усгүй хүмүүс ч бас айгүй эмэгтэйчүүд ер нь манай монголчууд айгүй тийм зоригтой шүү дээ. Ердөөсөө болно бүтнэгээл ердөөсөө л гараа авчдаг. Тэгэл зоригтой хэлгүй ч гэсэн ямарсан хүмүүстэйгээ уулзаад авъя гэсэн бараа бүтээгдэхүүнээ аваад яваал гэсэн. Тий. Орчуулагчтай явсан гэсэн үг тий. Нодлон бол орчуулагчтай явсан. Энэ жил бол орчуулагчгүй зүгээр өөрөө шууд явсан. За. Ноднон бол тэр Үнжүү гэдэг хот руу яваад энэ ус цэвэршүүлэгч хологч те смарт одоо тойлет оруулж ирсэн юм. Тий. Яг Үнжүү гэж байгаа боловч олон хотуудаар явсан л да. Энэ жил болохоор сая Ивүү явлаа, Ханжуу явлаа. За. Ивүү Ханжуу явж бас одоо тодорхой хэмжээний сүүлийн үеийн шинэлэг бүтээгдэхүүнүүд бараанууд оруулж ирлээ гэж хэлмээр байна. Ив бол одоо бүгд найрамдах хятадаар тулсад үйлдвэрлэгдэж байгаа маш олон тооны бүтээгдэхүүн ердөөсөө одоо тэнд л олон тоогоор гараад хийгээд тэндээс одоо ер нь түгээгддэг ийм газар шүү дээ. Би бас нэлээд олон жилийн өмнө 7-8 жилийн өмнө очиж ирсэн. Тий. Нэлээд урт павильонтай тий. Павильон болгоно ширхгээр биш одоо хэдэн тооноор хэдэн одоо нөгөө юу лээ том юугаар ярьдаг контейнераар ярьж байгаа тий. Тэгээ ер нь яг газар дээр нь очиод үзэхэд бол ямар хөө байв? Эндээс явахдаа ямар мэдээлэлтэй яв тий? Эндээс одоо ямарсан хүмүүсээс одоо тий сураглан тэгээд одоо нөгөө интернетээр Ивүү хот руу Ханжуу улс руу явхад одоо тий Бээжингээс ингээд нисээд явчихнаа. Тэнд одоо өөрсөн судалж байгаа 5 тийм том үйлдвэр байдаг юм байна. Ямар одоо тий Бээлийн үйлдвэр тий задардгүй уян холбооны үйлдвэр ч юм уу тий тийм 5 үйлдвэр 5 хот үйлдвэр байдаг юм байлээ. За тэгээ тэндээсээ өөрснөө бараг 5 хоногт явхад амжаагүй. Ер нь бараг 7-8 хоног энэ явахаар юм байлаа шүү. Нэг явах юм бол тий нэг явах та. Өглөө гараад явсараагаа л орой ирнэ. Ер нь одоо юу ч хэлэх юмдээ маш одоо тий өөрснөө эрэл хайгуул маш сайн хийх хэрэгтэй юм байна гэж бас хэлмээр санагдлаа.
За тэгэхээр хул шаанд барилгын материалын дэлгүүр сүүлийн үед одоо энэ ус цэвэршүүлэгчийг нэлээд оруулж ирж байгаа. Энэ бүтээгдэхүүн маань манай энэ говийн яг энэ те ус буюу маш их хатуулагтай те хатуулагтай хүний эрүүл мэндэд бас нэлээд сөрөг нөлөө үзүүлж байгаа. За нэг 3-4 сар болоод л одоо юунууд нь задраал усны хоолойнууд нь зад буддаг ч юм уу те нөгөө юу маань идээд манай одоо жишээлбэл манай ажил дээр ч гэсэн одоо тийм бэрхшээлтэй тулгарсан. 3-4 сар болоод солих ч юм уу эсвэл одоо ус цэвэршүүлэгч тавихгүй болвол эрүүл мэндийн хувьд ч гэсэн яг танай компанийн хувьд болохоор яг энэ бүх нөхцөл байдлыг аль талаас нь судлаад энэ одоо ус цэвэршүүлэгч, холигч энтрийг оруулж ирээд нэлээд сайн одоо амжилттай явж ин гэж харж байна. Энэ талаараа мэдээлэл өгч ер нь одоо ямар онцлогтой ийм технологи буюу те хүмүүст хэрэгцээтэй бага бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж байна. Ер нь хүмүүс юун дээр алдаад байна? Танах ямар одоо шинэлэг бүтээгдэхүүнүүдийг санал болгоод байгаа юм бэ? Одоо ямар газруудад бас нийлүүлж байна гэд ярих юм бол их сонин маш их мэдээлэл байгаа. Манай Дорногов аймгийн ус чинь хатуулах ихтэй. Одоо зив бохирдол ихтэй тий. Уян холбоочоос та зад үсрээл явна шүү дээ. Задардгүй уян холбоог нодлон бас оруулж ирсэн Дорногов аймагта. За тэгээд ус цэвэршүүлэгчийг би нэрээ бас усыг нэрээ үнэхээр номер 1 гэж боддог. Бид нар өглөө эрт тосоол ус уун, хоолоо хийсэн ч ус уун, өдөр оройгүй л ус. Ус цэвэршүүлэгчийг нодлон зүгээр нөгөө галтгооныхаа дор тавьдаг. Зүгээр хүүтэн нөгөө цорхтой усаар оруулж ирсэн. Энэ жил болохоор халуун хүүтэнтэй нь оруулж ирлээ. Зүгээр нөгөө текэн дээр ингээд тавьчихдаг. Тэгсэн энэ халуун хүүтэнтэй. Одоо яг энэ дэлгэсний дор гарч байгаа тий. Дэлгэсний дор гарч байгаа халуун хүүтэнтэй нь оруулж ирлээ. Тэгэл ус одоо манай аймгийнхан чинь тэгдэг штэ. Энэ ус цэвэршүүлэгч бол хэрэггүй шүү. Энэ нөгөө байгаа штэ нөгөө байх штэ элементийн бүгдийг нөгөө устгацдаг гэдэг. Яста тийм байхгүй. Байх ёстой. Одоо тэр нөгөө нэм бактери мөөгөнцөр те тэр бүгдийг тэдний чи харин байхгүй болгоно. Байх ёстой элемент нь бол байна. Яг л нөгөө ус цэвэршүүлэгчийн үлдэх системийг үлдээгээд хайх системийг ялгаад тий. Яг тийм цэвэршүүлэгч. Одоо тэгээд ус цэвэршүүлэгч сүүлийн үеийн 23 24 оны цэвэршүүлэгч болохоор бүр өөр болчихсон. Ухаалаг болцсон бас л тий. Жижигхэн болцсон байна. Тэгээ өмнө нь бол маш том хэмжээтэй, маш том ч яхав нүдэнд харагдахгүй байдлаар байдаг гэсэн бол одоо шууд уянтайгаа холбоол ширээн дээрээ тавьчих юм билээ шүү дээ. Одоо энэ жижигэн харагдаж байгаа тий. Ер нь бол ус чанга нь эрдэн гэж ус цэвэршүүлэгчийг бол маш хамгийн түрүүнд их ав тавих хэрэгтэй юм болов уу гэж бас бодож байна. Тийм говийн ус нөгөө хатуулын ихтэй учраас одоо шүдний палан гэмтэх тий эрүүл мэндийн үед бас маш одоо сөргөн нөлөөг бас дагуулдаг. Тэгэхээр нөгөө цэвэр одоо яг цэвэршүүлсэн ус уун гэдэг маань өөрөө эрүүл мэндийн үед маш ач холбогдолтой тийм ээ. Мөн одоо ямар даваа талтай вэ? Ус уу? За одоо тэгэл би бол одоо аюух чийж хорсдог байсан. Одоо тэгээ энэ цэвэршүүлсэн усаа уухад чийж хорсохгүй байна. Одоо шүд цайрж байна. Шүд цайрна. За тэгэл арьс эмэгтэйчүүд гэл ер нь тэгээд одоо жоохон хүүхдүүд ч аюух ус уудаг штэ тий. Манай хүүхдүүд ч байж байгаа л ус уугал ээж ус байна уу гэдэл. Бид нар ч тэгэл нөгөө ус хүлээж авах хооронд нөгөөд бол чин карантин ус уудаг ч юм уу. Ер нь ус гэдэг бол өстой хамгийн номер 1 бүтээгдэхүүн шүү. Халуун өдөн усыг бол ус цэвэршүүлэгчийг бол аваад тавьчихад гэмгүй юм. Хэдэн өрөөр хөдөлтаалагдчихж байгаа. Ер нь одоо танаа зарж байгаа энэ ус цэвэршүүлэгч, хологчтэй яг зах зээлийн Монгол улсын хэмжээнд худалдаалагдаж байгаа мэдээж өөр газрууд бас оруулж ирж л байгаа. Гэхдээ юугаараа давуу талтай, юугаараа илүү боломжийг хүмүүст өгч байгаа вэ? Ус цэвэршүүлэгч одоо ус цэвэршүүлэгч смарт тойлет центр бол одоо Улаанбаатар хотод 850 мянга гээд манай дэлгүүр дээр зарж байгаа ус цэвэршүүлэгч маань Улаанбаатар сая 650 гэж байгаа. Нэг нугалцсан байна. Тий. Одоо халуун үүдэнтэй цэвэршүүлэгч минь сая 100 нүү сая 200-аар орж ирэх байна. Бас нэг сая 500 мянгатай амьдрал байгаа. За одоо жишээ нь манай сүүлийн үед оруулж ирсэн нөгөө шал угаагч маань сая 800 2 сая 200 мянгатай. Манайх бол сая 200 мянгатай. Гих мэдчихлээ. За танах Улаанбаатар хотроос одоо авах шаардлагагүй. Дорногов аймагта тий гоё шинэлэг бүтээгдэхүүнийг бас оруулж ирэх гээл одоо ингээл хичээгээл явж байна тий. Тэгээ энэ яагаад нөгөө үнийн хувьд тий хамаагүй хямдхан байгаад байна. Эсвэл одоо хүмүүс бас хардж магадгүй шүү дээ. Энэ ингээ хямдхан зараад байна. Тэнд үнэтэй байгаад байна гэд тий. Энэ дээр ямар ойлголтын зөрүү явж байгаа вэ? Энэ бол шууд үйлдвэрээс нь шууд манайх нийлүүлэлт хийж байгаа. Шууд нийлүүлэлт хийж байгаа. Тий, шууд нийлүүлэлт хийж байгаа.
Одоо манай бараа бүтээгдэхүүн дээрээ дандаа хул шант гэсэн логотой. За. Хул шант гэсэн логотой л бол дандаа цаана үйлдвэрээс нийлүүлнэ. Ирээн дээрээс бол угсаа үйлдвэр нийлэхгүй шүү дээ. Тэд нар чинь лого бичихгүй шүү дээ. Тэгэл ашгаа бодоол зарж байна. Тэрийг дахиад амлаа зарж байна гэдэг тий. Бид нар ч одоо ингээ хоёр худалдаа авалт хийдэг гэсэн чинь урд нь бол ирээн дээрээс аавна, ирээнээсээ дахиад наашаа одоо шууд үйлдвэрээс шууд наашаагаа орж ирнэ. Тэгэхээр магадгүй ирээн дээр ирээд худалдаалагдчихсэн үнэ бид нар хэмжиж байна тий. Бид нар гинэ одоо танай компани. Тий. За манайх одоо Улаанбаатар хотын Фред Море гэдэг компанид смарт тойлоттой нийлүүлэлт хийж байгаа. За энэ одоо ямар компани? За. Нодлон гэрээс. Одоо тэгэхээр одоо Улаанбаатарт бол нийлүүлэлтээ бүр хийгээд эхэлсэн юм байна. Эхэлсэн. Дорны говьд бас хамтарч ажиллаж байгаа газрууд байгаа юу? Энержи програмтай сангийн материалаа нийлүүлэлт хийсэн. За. Одоо бас нөгөө барилгын компаниудаа бас хамтарч бас ажилламар санагдаад. Холбогдорой. Барилгын компаниудтай тий. Мэдээж одоо Дорногов аймагт сүүлийн жилүүдэд бол маш олон орон сууцчлах төсөл явж байна. Мандах нарны төсөл гээл амжилттай хэрэгжил явж байна. Одоо сүүлдээ бол зөвхөн мандах нарангаас зогсохгүй тий. Орон нутгийн одоо барилгын компаниуд бол өөрсдөө одоо маш олон барилга орон сууцуудыг барьж байна. Залуу хүмүүс нэмэгдэж байна тий. Залуучууд бол одоо аль болохоор хөдөлмөрөө хөнгөвчлөх мөн дээрэс нь эрүүл мэндэд хэрэгтэй одоо ийм бүтээгдэхүүнүүдийг бас сонгодог болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр барилгын компаниудтай танай компани хамтарч ажиллавал бас тэр барилгын компаниуд ч гэсэн ирээнээс биш цаанаас биш энд ингээд тэртээ дөрвөн тэр цаана байгаа компанитай тий яг найдвартай компанитай холбогдсон бүтээгдэхүүнээ оруулж ирж байгаа нэг компанитайгаа хамтарчих юм бол тэдний хувьд ч гэсэн нөгөө карго марга гэл нөгөө олон мөнгөө хэмнэх боломж байна шүү дээ тий. Ядах би одоо ажлыг хөнгөлөө шүү дээ. Өөрөөр цаашаа яваад ирсэн бүх одоо бараа материалыг ийм бараа материал хэрэгтэй байна гэвэл бүгдийг тий оруулаад нийлүүлэлт хийгээд эхэлж байна. Гэхдээ бас одоо энэ барилгынхаа бүх манай Дорногов аймч өдрөөс өдөрт бүр шинжлэгдээд өөрчлөгдөө тий залуучуудын хот болох гэдэг юм шиг санагдаад бүх барилга байгууламж улам л одоо маш ухаалаг болж байна тий. Байрнуудын орон сууцны метр квадратууч баг их нэмэгдэж байна тий. Тийм болохоор барилгын материалын барилгын дэлгүүрийнхэнтэй барилгын компаниуд хамтарч ажиллая гэж хэлмээр байна. Энержи програмынхандаа маш их баярлалаа. Бас манай бизнесийг дэмжээ тий. Тэгээд бас айгүй гоё тийм уриалгахан сайхан сэжгэлсэн залуучууд байлаа шүү дээ тий. Тэгсээ тэднийхтэй бараа нийлүүлэлт хийсэн баярлалаа. Тэгэхээр одоо барилга барих гэж байгаа тий. Тэр компаниуд бол эхнээсээ одоо танай компанитай бол хамтраад ажиллах юм бол одоо энэ смарт тойлет байж болж байна. За тэгээд энэ хоолойгч зөвшөөрүүлэгч тий. За бусад өөр барилгын одоо тэр сантехникийн голцоо сангийн юм бол сангийн өөрөө нөгөө сангийн юм дэлгүүр тий. Тэгэхээр танаа одоо сангийн одоо өөрөө бол шал өөр мэрэгчлээ хүн байлаа штэ би түрүүнд танилцуулж байсан. Одоо бол сангийн одоо тэр нэршлүүдийг бол гаргахгүй сайн мэдхүү. Мэдээш бараг хийш сангийн. Хамгийн сайн одоо тусалж байгаа үнэ нь ямар хүн байна? Анх ажиллаж байхад бас хэцүү байв уу? Ягаад тэгэхээр нөгөө өөр мэрэгжлийн хүн маань гэр бүлийн бизнесээ одоо өвлөж авч орж ирээд те. Бүр шал хөндлөн гэж хэлж болохоор одоо энэ бас худалдаа үйлчлэгийн салбар руу орсон байна. Ялангуяа барилга штэ те. Тий. За тэгэл ер нь хүнд бэрхшээл гэвэл маш их штэ тий. Бэрхшээлийг ярил одоо бид нар тэгэл ингээл сууш штэ. Бэрхшээлийг бол маш даван тулсоо. Бэрхшээл бол зөндөө л байна. Гэхдээ хүний амьдрал чинь бас сайхан нөгөө бурхан чинь ингээл харчтай юм байна штэ. Ингээл за чи чадна шүү гэдэлтэйстэй нэрээ шүрүүптэл өгнө. Бэрхшээл ярих юм гэвэл одоо зөндөө л олон бэрхшээл байна. Тийм болохоор одоо бүхэл одоо би ганц гэлтгүй бүх хүмүүсэлтэй юм байгаа ах тий. Байна. За миний ард та ганц бат зогсдог өнгөл миний хань байна. Ханыхаа одоо чиглүүлэгчээр бас ингээд явдаг. Хуучин бол одоо манай чи онцгой байдалд ажилладаг байсан шүү дээ. Онцгой байдалд ажиллаад өглөө гараад орой ирнэ. Одоо надад бол амар айна жилөндөө гарцсан. Хоёулаа хамт давхар бизнесээ хийгээ явж байгаа. Тэгэхээр манай туу захирал бол ингээл явах ажиллаа гээл хань нь бол арын ажлыг хариуцж авч үлдээ. Заримдаа хамт явж чадчихэв үү чадахгүй байна уу? Одоо нэг хүүхдүүд жоохон болохоор яг явж чадахгүй байна. Заавал нэг нь үлдэхгүй л болохгүй. Манай хүн чинь арын ажлыг бол өстой
маш сайн барьж байгаа шүү дээ. За ер нь бол одоо ажил төрөл амжуулдаг хүний ард бол бат сайхан гэр бүлд дэмждэг гэр бүл ялангуяа хань ижлүүд байдаг. Тэгээд тий. Одоо бас онцлог гэх юм бол эмэгтэй захирлуудын клубээр бол бидний одоо бас сүүлийн 3 4 жил салшгүй холбогдож байна. Тэгээд туулын хувьд гэх юм бол одоо энэ бест хөтөлбөртэй бас хамтарч ажилласнаар танай компанийн хувьд засаглалын хувьд гэдэг юм уу тий. Бодлого зорилгын хувьд хэрхэн өөрчлөгдөв. Ер нь бас нэлээд ингээд суралцах аялах ийм шат байв уу гэж асуумаар байна л да. Байлгүй бахт. Би жинхэнэ нүдэ нийлгэсэн шүү. Би ч анидал яваад исэн билээ шүү дээ. Бэстээр айгүй их одоо тий бэстээрээ чиглүүлж сургалт семинарт сууж бэстээрээ бол нүдэ нээсэн шүү. Бэстийнхэнтэй одоо маш их баярлалаа гэж бас хэлмээр байна. Тэгэхээр өмнө нь бол нөгөө өөрийгөө болон компаниа ингээд цаашдын зорилтоо тодорхойлоход ер нь цаг маш бага гаргадаг байсан байгаа тий. Ер нь одоо алдаад байгаа зүйл маань тэр шүү дээ. Өнөө маргаашхаа ажлыг хийгээд байвал нэг дэлгүүр ажилладаг хүн бол 10 жилийн ард дээр ч яг тэргээ хийсээр л байдаг. Тэгтэл компани байгуулад ашиг орлогоо тодорхойлоод яваад үзэх юм бол энэ маань магадгүй 10 жилийн дараа бол нөө дэлгүүр ажиллаж байсан хүний хажууд бол тий компани байгуулснаар хэд дахин бас зөв ажиллаж чадвал зөв стратеги тодорхойлж чадвал өөрчлөгдсөн байх. Жишээнүүдийн нэг нь одоо бас ингээд эхлэн явж байгаа юм болов уу гэж харагдчихээн л та. Тий яалтч яахгүй бэстээр дамжуулаад ер нь тэгээд бүх юм өөрчлөгдөж ирсэн. Одоо тий гадагшаа дотгошоо явж бараа материал авах. Ер нь тэгэл нөгөө тий объекттай болох, ажилчтай болох. Учин бол ганцаархан байдаг гэсэн. Одоо ч бас 3 хүнтэй болчиход байна. Цаашаа улам ингээл ижиг өргөжүүл тэлээл явна шүү дээ. За одоо яг ямар бүтээгдэхүүнийг одоо хэрэглэгчтэй санал болгоод төвлөрөө байж байна. Сая ханжуу яваад нөгөө бүрэн хатмар шал угаагч байна. Робот тоос орогч, халуун өтөнтэй гардаг ус цэвэршүүлэгч. Одоо нөгөө сүүлийн үед манай нөгөө Дорногов аймагч аюухгүй тийм нөгөө шилэн пасаадтай тийм нөгөө юу барилга баригдаад байгаа шүү дээ тийм нөгөө шилэн пасаад цэвэрлэгч шүү дээ цонх гугаагч гэдэгтэй шүү дээ. Тийм оруулж ирсэн бас. Бүр зориулаад. Яг нөгөө бүсгүй эмэгтэй хүн болохоор яг тэрийг олж харж байна тий. Тэд нартай зориулаад яг тийм оруулж ирсэн. Дандаа одоо идэр таавар чинь дан шилэн шүү дээ тий. Тэрий чинь цас бороонд орох чинь бас гадна тал нь ингээл цонх чинь нэг хэрчгэр бас угаахад хэцүү шүү дээ тий. Зориулаад тийм оруулж ирсэн байгаа. За үний хувьд ер нь хэдэн төгрөг гэж байгаа. Одоо жишээлбэл энэ бүрэн автомат тий тоос орогч болон мөн одоо энэ гарч байгаа энэ бичлэгэн дээр гарч байгаа энэ бүтээгдэхүүнүүд бол үний хувьд хэдэн төгрөгийн үнэтэй байгаа вэ? Мөн одоо танах ер нь одоо хөнгөлөлтөд зээлээр авах боломжууд бас бүрдэж байгаа юу? Байгаа. Манайх одоо юутай байгаа? Ер нь бол шал угаагч бол үнийн хувьд бол сая 200 мянгатай байгаа. За робот тоос орогч сая 600 мянгатай. За тэгээд шилэн гадна пасаад угаагч 450 мянгатай байгаа. Цонх угаагч. За тэгээд ус цэвэршүүлэгч маань халуун өтөнтэй гэж болоор саятай энэ сая 100-тай каргоноос шалтгаалаад ирж байгаа та. Үнийн хувьд бол нэлээд боломжийн гэж бодож байна. За тэгээд манайх ч одоо хувь лизингтэй байгаа 50% одоо шал угаагч маань сая 200 мянгатай авч 600 мянган төгрөгийг авал 600 мянган төгрөгийн хувь лизингтэй. Гэхдээ манайхан ч бас арай өөр болчихжээ. Одоо нөгөө смарт тойлет чи 500 мянган төгрөгийн нөгөө сая төгрөгийн сарын дараа ч юм уу 2 сарын дараа гэдэг үгийг л бичүүлэл авдаг шүү дээ тий. Ямар ч асуудал ахгүй хичээ нөгөө мөнгөө өгөө гэх. Айгуу тийм бас айгуу гоё болсон ба штэ залуучуудтай. Ухамсартай. Одоо тэр мөнгийг өгөөд ингээд би ингээд уцтаа тийм юу шаардлага байхгүй. Айгуу гоё тийм болцсон байлээ ертөөс. За тэгээд нөгөө банкны лизинг одоо авъя гэхээр зарим нөгөө юу төлдөггүй нийгмийн даатгал төлдөггүй болохоор ингээд болохгүй байна гэж ингээд яг ингээд танаар ингээд хувь лизинг хийгээд авчих. Тэг. За хувь лизинг 50% хувь лизингтэй тэгдэг болсон байгаа. Тэгэхээр нөгөө хүүгүү те хувь лизингтэй худалдаа бол бас тэр болгон байгаад байдгүй. Тэгэхээр уул шаанд барилгын материалын дэлгүүрийн боломжийг олгож байгаа юм байна.
Туул маань одоо бас одонтой ээжээ. Ер нь яаж энэ ажил төрлөө амжуулж байна? Одоо таны энэ одоо худалдаалж байгаа энэ шинэ бүтээгдэхүүнүүд бол яалтчгүй нэг ээжийн гэр бүлийн те бас эрүүл мэндийн ингээ бүх одоо энэ хүрч чадахгүй байгаа тэр асуудлуудыг шийдэж өгсөн харагдаж байна л да. Магадгүй энэ одонтой ээжтэй холбоотой юу гэж асуух гээд. Холбоотой. Ер нь бол манай хүн одоо нөгөө аюу олон жил нөгөө төрийн албаа агч ажил хийгээ ширээний арц усараад одоо хилүүл загнуулах гэдэг гэдэг. Цагаан махна гээд тий. Тэгээд Улаанбаатар хотоос битээ зүгээр нөгөө бидээ авц тавьж ирсэн. Бидээ тавьж байгаа гэртээ. Тэгсэн чи 3 жил болоод ячуу манай аймгийн ус аюу нөгөө хатгал ихтэй болохоор эвдэрчдэг байхгүй юу. За одоо энийгээ хаана яаж ханднаа гэл тэгэл ер нь өнгөрсөн. Тэгээд тэр манай хүний чинь тэр нөгөө юу зүв зөвхөр болсон. Одоо нөгөө хаалгаанд дор гээл тэгдсэн шүү дээ. Ямар ч тийм байхгүй болсон. Тэгээ ямар ч байсан бидээ сайн юм байна гэж бидээ сайн байна гэж дотроо бодчихчлоо. За тэгээ эдсэн чи аймагаас хатгуулах ихтэй болохоор танаа энэ нөгөө бидээ чинь тэгээд нэг хушуун гардгүй юм байна. За ийм амар хатгуулах ихтэй болдгоо юм чи ус шүгч оруулъя гэд. Ингээ ер нь дотроо бодцоод ковидын үед бодоо сууж илээ шүү дээ. Тэгээ тэрийгээ биелүүлж оруулж ирлээ. Цаашдын зорилго гэвэл бас ямар бүтээгдэхүүн үйлчлэгээ хүмүүстэй саналуулгая гэж бодож байна. Юун дээр төвлөрч чинь те? Цаашдаа одоо маш одоо сүүлийн үеийн шинэлэг тэгэд эрүүл мэндтэй холбоотой тийм бүтээгдэхүүн оруулж ирнэ гэсэн бодолтой л байна та. Улаанбаатар руу бол компаниуд руу нийлүүлэх боломж бол одоо яг энэ онцолж байгаа энэ бүтээгдэхүүнүүдийн үед боломж бол бас байна гэж харж байна зөв. Зөв. Бас одоо бүсийн ойролцоох аймагуд руугаа бас явуулчих боломж байгаа юу? Байгаа. Улаанбаатар хот руу, аймагуд руу ер нь нийлүүл тэнтэй. Улаанбаатар хотын ч одоо манахаас ирээд смартыг аваад шүү дээ. Үе энэ хаана байгаа юм бэ гэд манай нөгөө хичих тавьсан. Тэгсэн чи нөгөө за би нэг юм яриа. Төмөр замын ичводынх манахаас бүр нэлээ их смарт авсан. Тэгээд замын даргын үзлэг болсон гинэ. За. Тэгсэн чи тэднийх бүр айгүй онц түнтэй юу басан гин. Шалгалтаа өгсөн гэж үнэлэгдсэн. Юунаас олсон гэж смартаас олсон гэж. Хөдөө орон нутагт ийм гоё одоо тэг бүтээгдэхүүн байд юм уу гэд Улаанбаатар хотынхоо бүр гайхсан гинэ. Тэгээд танаа юунаас олж манайх хэвээр бүр онц тун авсан шүү дээ туулаастай баярлалаа. Тэд нар ажилчтай эмэгтэйчүүдтэй те бас эрүүл мэндийн бодоо тэгж байсан маш давсан манахаас. За аймаг орон нутгийн хувьд гэх юм бол бизнес эрхлэгчдийг бас багахгүй дэмжиж ажилтгаа. Гэхдээ таны хувьд одоо яг харж байгаагаар нэг ингээд хамтраад ажиллаж байгаа юмсан те. Ингүүл бас боломж байна гэж одоо ямар гаргалгааг хардаг вэ? Жишээлбэл таны бизнес дээр юм уу? Одоо ер нь бас олон бүсгүйчүүд ер нь одоо энэ худалдаа үйлчлэгийн чиглэлээр бол ингээд захирлуудыг нь харах юм бол эмэгтэйчүүд амгаалсан байдалтай тий яваад идэг штэ. Тэгэхээр ер нь бас яг бидний хувьд гэх юм бол яг тэр орчныг бий болгоод өгвөл ингээд ажиллах боломж байна гэж харж байна уу? Яг ямар дэмжлэг хэрэгтэй? Эсвэл ямар нэгэн газруудтай холбож өгөх гаргалгаа хэрэгтэй байдгүй? Надад бол холбож өгвөл бас их зүгээр санагддаг. Бид нар одоо ингээд одоо яг би өөрөөрөө л яриа. Холбож өгөхгүй одоо яг үнэхээр интернет одоо сошиал итгэх муутай, даагч муутай ч юм уу тийм үнд бол аймаг орон нутгаас холбоод өгчвөл бас их зүгээр санагддаг. Ер нь хандж ирсэн үү? Үгүй ээ. Хандж байгаагүй ер нь. Тэгээд одоо тэр бизнесийн зээл одоо тэр нөгөө юуны 3% нь тий 3% зээл тэр мөрөнд одоо холбогд хамрагдуул одоо бас их зүгээр юм шиг санагдсан. Танах одоо ер нь яг үйл ажиллагаагаа ингээд улам цаашаа өргөжүүлэх мэдээж одоо зорилго байгаа хаа. Гэхдээ тулгамдж байгаа асуудал өөрөө яг юу байгаад байдаг вэ? Нийтлэг яг бизнесийнхний хувьд бол нийтлэг шүү дээ. Эргэлтийн өрөмж гэдэг юм уу те? Эргэлтийн өрөнгө шүү дээ. Санхүү эргэлтийн өрөнгө одоо үнэхээр яг ингээд залуучууд бид нар ч одоо юмаа хий яг ингээд шажигнаал ингээд гарах гэхээр заримдаа бас үнэхээр санхүү хувьд бол тулгамддаг шүү дээ. Одоо жишээ нь миний хувьд бол одоо цаанаас ингээд үйлдвэрээс бараа авъя гэхээр зүгээр манах шиг 1 2 90 шиг 1 2-оор өгөхгүй шүү дээ. Доор ож 50-аараа 100-аараа өгдөг байхгүй. 50 нөгөө үйлдвэрийн үнэр гэдэг юм тийм үнэр гэдэг үг чинь нөгөө гарч ирнэ. Тэгэхээр би ингээд 100 ус шүүгч ингээд аваад тавьчихдаг. За гараажтаа хураачдаг.
тэрийг одоо нөгөө бүх мөнгөндөө ингээ авчин штэ тий. Тэгэхээр нөгөө бараануудаа зарах гэхээр эргэлтийн хөрөнгө юу лээ гэд бас тийм байдаг. Мэдээж одоо бараа бүтээгдэхүүн чи одоо нэг юм ингээд авцраа тавьчихаар ингээд байдна. Тэр чи өөрөө нөгөө рекламдаа л одоо ингээд цаацаад хүнд таниулах гэж бас нэлээд удаа штэ. Би нөгөө смартын юг нөгөөг нэг ярьж илүүгүй лөө. Менежментгүй байна гэдэг чинь бас их аюул шүү. Зүгээр хүн одоо ингээд 100 смарт оруулаад тавьчихдаг тий. Нөгөөдгөө яг нөгөө талах шиг зарагдана гэж бодлоо тий. Найзаасаа мөнгө зээллээ. Нөгөө нодлончист аюух явсан шүү. Тэгэл явж байгаа нэг үйлдвэр явах чинь бас нэлээ хөөрхөн юу байна. Өртөг гарна. Нодлонч 4-5 үйлдвэр явцсан байлаа. Олон газрууд арч явсан. Тэгэл нөгөө смартынхаа одоо нөгөө захирлуудтай гэрээгээ хийлээ. Та одоо доор ээж 100 авах гэж болтгоо. Би 100 одоо нөгөө яаж чадахгүй нэг жилч чадахгүй. Тэр үед мөнгөгүйсэн. Тэгээд 100 авах гэрээ хийцээ өнгөрсөн. За тэгэл нөгөө 100 авчаал найзаасаа мөнгө зээлцсэн. Тэгэл 100 ачуулчлаа. За тэгэл ороод ирлээ. Нөгөөдгөө борлуулж чаддаггүй. Яаж борлуулна гэл тэгсэн чинь ануугаар рекламд бол гэл хантинг чинь өөрөө л дотроо бас нөгөө нэг залууг авсан. За тэгэл рекламдаа л ингээ хийж байгаа л Улаанбаатар хот орлоо нөгөө 100 суулт руу авал бүгдийг ачаад явцсан. Том машин очоод зарна гээд. За очоод л нэг гараж тэлээ. Тэр чинь бас би дан ганцаараа өрөхгүй. Заавал хоёул хүн өргөнө. Тэгэл нэг найзгаа агуулгах тийчлээ. За тэгээ өөрөө ачаад л хийгээд яхаа. Тий. Өөрөө бас хажууд нь байнгын яваастай ч тэгэхгүй бол чи хаарна хингэрэн бас их асуудалтай. За тэгээд нөгөө смартаа юу байсан? Очоод л өстой нөгөө ануугаар лайв дуулаалаа. Өстой нэрэ лайв дуулаад оройн өстой талах шиг зарах төсч нэг зарагдаггүй. Өрнөг зарагдаггүй. Тэгээд одоо яана гэж бодвол найзантаа хөвтчихээ л одоо яа идөө гэж бодоц. За ер нь явъя. Чон өөрөндөө үлзийтэй. Гээл оройн шууд суудлаар суугаал. Манай найз хүн бас намайг дэмжээ. За манай нэг ажилтаа авъя гинэ найзаа. Найз нь тэгээ тал мөнгөний нөгөө чи ингээд ятах нэг заа явтаа гэд 100 тойлогчтой үнэтэй 200 мянган төгрөг өгөөд за тэгээд өгөөд л нэг чирхэн үлдээгээл тэгээл наашаа гараа авцсан. За ер нь тэгээд тэрий чи нөгөө бодсон юм биш. Хүн чи ингээд нөгөө айгүйх юм бодохороо тэргээ өрөөд шууд ингээл аваад ирсэн тий. Шууд ирээд борлуулна гэсэн чинь борлуулагддгүү. Тэгэл өс шууд цаацсан уу. Тэгэл нөгөө энэ хоёр талын чинь санжиг чинь бүр цагаан болсон. Бүр ингээл цагаан. Шууд цагаарч. Шууд цагаард юм биш. Гэхдээ тэр чинь бас 7 хоног бодсон үе 5 хоног бодлоо. Тэгэл нөгөө хоёр талын чинь өс ингээ санжиг чинь бүр цав цагаан болоо л. Тэгээд ер нь жоохоо юу яадаг юм бэ штэ. Стресстэй шантарна тий. Шантрах ч одоо мэдхгүй ер нь жоохон нэг тиймэрхүү байдалд орсон шүү. Ер нь бас тэгсээ. Тэгэл нөгөө шууд зарагдчих юм бодвол хоёр талын ус чинь бүр цав цагаараал. Тэгээ манай нөхдөг чи туулаа юу гэж ингэж амархан зарагдах юм байна. Наа чи таалах шиг зарагдахгүй шүү дээ. За ер нь явъя. Чон өрөнтэй үлцээтэй гэл шууд нутаг руугаа ядалдаг шүү. Тэгэл өөрлөвч яриад би айлаа маргааш ингээд нэг юу яа цацалт хийлээ. Реклама хийлгээ. За одоо ч зүгээр ямар ч асуудалгүй. Зүгээр л өөрөө ингээд л явчих. За одоо манай хэрэгжилж байгаа. Ер нь нэг тийм нэг хүн орохоор нэг хүн хүлээж байгаа юм шиг тий. Тэгээд дээрэс нь нямбактер устгагчтай болохоор бас одоо байнга ингээд нэг угаалга хийгээд авахгүй тий. Шууд өөрөө ингээд тухайд нь одоо угаалгах цэвэрлэгээ хий чинь тий. Татагдана гэдэг давуу тал ихтэй юм бэлээ. Одоо почкино усч одоо жишээ нөгөө почки байгаа шүү дээ. Ингийн почкин чинь бид нар ингээд нөгөө почкины дарагч эвдэрдэг шин тий. Тэгээ авахаар ингээд нэг ногоон өнгийн хөөсөн тэр бүр амар болцсон гэдэг шин тий. Энд чи өөрөө бүр автоматар шууд бүгдийг сороод аваа явчихна. Тэгээ хүмүүс айгүйх ингээд ус их гоожод байна. Мөнгө одоо ус их гарах уу гэх тийм бол байхгүй. Харин ч бүр яг адилхан байдаг шүү. За тэгэхээр смарт тойлетийн түүх бол юм байна тий. Ер нь бол бизнесийн эрсдэл гэдэг юм бол байнга байж байдаг. Тэгээд тэр эрсдлүүдийг туул захирал болол одоо бас үүрээд явж исэн, давсан ийм сайхан түүх байна. Одоо бол тойлет болж ихнээсээ талах шиг зарагдаж байна уу? Зарагдаж шүү дээ. Зүгээр өглөө орж ирээл хоёрыг авъя, нэгийг авъя гэдэг. Тийм үү? Тийш дээ. Одоо ч юм бүр арай өөр болчиход байгаа шүү. Ер нь бас смарт гэлтгүй. Ер нь амьдрал ч бас чанга байт юм байлээ шүү.
За хул шанд барилгын материалын дэлгүүр бол Дорногов аймгийн одоо ууган хэхэ компаниудын нэг бол Яалтч юм уу. Тэгээд одоо энэ хул шанд барилгын материалын дэлгүүрийг одоо дэлгүүрийн эзэгтэй тий бүх одоо бараа бүтээгдэхүүний бодлогыг тодорхойлж байгаа манай туул захирал бол өнөөдөр нэвтрүүлэгт оролцож байна. За тэгэхээр туул захирлын хувьд гэх юм бол сүүлийн үед оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ талаар бол бид хоёр бол ярьлаа. Ер нь цаашаа одоо энэ тэндээс мэдээж ярьж магадгүй ер нь ямар боломжууд байгаа вэ? Олон тоогоор авахад ямар боломжууд байна те? Мэдээж бас ширхэглэн оцсон ч гэсэн танах бол хувь лизинг өгч байгаа юм байна. Эрхлэгчтэй хандаж юу гэж хэлмээр байна? За ингээд хэрэглэгчтэй хандаж манай дэлгүүрийг зорин ирээрээ манай дэлгүүрээс смарт авсан хүмүүсээс ус шүүгч авал 10% хямдрал зарлж байгаа. Тий тоос харагч орвол бас 10% те. Ингээд та бүхэн манай дэлгүүрийг зорин ирээрээ. За тэгээд манай компани та бүхэнтэйгээ хамтарч ажиллахад бэлэн барилгын одоо салбарынхантай одоо бүх газруудтай хамтарч ажиллахад бэлэн шүү. Та нар минь манайхыг зорин ирээрээ гэж хэлээ та. За ямар ч гэсэн одоо шинэ жилд өгч байгаа учраас одоо нөгөө шилдэг ажилчдаа юу өгөхүүгээд одоо захирлуудын толгой өвдөж эхэлдэг тий. Тэгэхээр одоо ингэдэг штэ нэг жижигхэн юм өгөхөөсөө илүү гэр бүлдээ хэрглэж болохоор одоо бараа бүтээгдэхүүнийг бас өгье гэвэл танах дээр очиод байгууллагад авчих юм биш үү? Тий штэ одоо нөгөө шинэ жил болох гэж байгаа тий найз нөхөд албан газар бүгд нөгөө суглаа оруулдаг штэ тий. Тийм болохоор эрүүл мэндийн одоо тий ус цэвэршүүлэгч гэдэг бол би одоо ус цэвэршүүлэгчийг бол хамгийн түрүүнд хэлмэрсэн хөрөнгө оруулалт хамгийн том чухал хөрөнгө оруулалт шүү. Та нар тэгээд азийн суглаан бас ус цэвэршүүлэгчээс оруулж болно шүү тий. За баярлалаа. Өнөөдрийн дугаарт Ди подкастын зочноор хул шанд худалдааны төвийн гүйцэтгэх захирал Баясгалангийн туул оролцлоо. Тэгээд сүүлийн үед оруулж ирж байгаа шинэ бүтээгдэхүүн үйлчлэгийг үзэгч та бүхэнд танилцууллаа. Тэгээд туулынхаа дараагийн ажилд амжилт хүсье, аймаг орон нутагтаа хэрэгтэй ард иргэдтэй хэрэгтэй сайхан бараа бүтээгдэхүүнээ үргэлж нийлүүлж одоо бизнес нь өргөжинд хэлэх болтугай гэсэн ерөөлөөр нэвтрүүлгийг өндөрлөё. Ерөөл Батар шалтгаан. За баярлалаа. За баярлалаа.